Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид нь он гарснаас хойш нэлээд хэд хэдэн арга хэмжээ, генетик хяналт шалгалтуудыг хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг газруудад хийж ажиллалаа. Сав массажны газар нэрийн дор бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тэднийг орон байраар хангасан, биеэ үнэлэхэд зуучилсан 5 этгээдэд эрүүгийн хуулийн 12-ын 3 дугаар зүйл нэгдэх хэсэг буюу бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэх зүйл ангаар хэрэг бүртгэлийн хэрэгнээг шалгаж байна. За энэ одоо манай эрүүгийн цагдаагийн алба, цагдаагийн ерхий газар үтсэн сэргийлэгдсэн хамтарсан арга хэмжээний хүрээнд одоо энэ газрыг ирж шалгахад одоо дээрх энэ охтууд, бүсгүүчүүд тийм биеэ үнэлэх нөгөө одоо биеэ үнэлэхийг зохион байгуулсан энэ хэрэг асуудал дээр бид нэг явж байна. Таксинд явдаг найзсаар ингээд сав массажны газар ихээр орж ирээд тэгээ байжсэн. Тэгээд цагийн 60,000 нэг удаагийн 40,000 гэдэг чийсэн. Өнгөрсөн 17-9 сараас үйл ажиллагаа явуулж гисэн. Нийт хичнээн төлөө охид бүсгүүчүүдийг биеийн хөлт алж одоо биеийн хүчээр бэлгийн харьцаанд оруулж юм биеийн нөлөөллийг зохион байгуулсан. Траад нийлж яхав нөгөө л хувааж авдаг. Энэ хэдэн дөрөв хүн л байсан. Гэр бүлтэй юу хэдээс хэдэн насны орчим охтууд яваа. 24-аас тэгээд 21 насны